Дүүжин замын тээврийн төслийн 1-р шугам буюу Яармаг хар хорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажил 3 дугаар сарын 10-нд эхэлсэн. За өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгаж, холбогч тавцсан баган суур байрлуулах ажил 30% үргэлжилж байна гэж мэдээллээ. За барилга угсралтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж, эх оны 1-р улиралд улсын комист хүлээл өгөхөөр төлөвлөжээ. Яармаг хар хорин чиглэл 4.2 км үргэлжлэх Дүүжин замын тээвэр нь 2 зогсоол 19 тулгуур багнаас бүрдэнэ. Туул голын айс савд байрлах 6 баган суурийг байрлуулсны дараа металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлэх юм а. Өнөөдрийн байдлаар голын айс савд байрлах баган суурьуудыг цутгахад бэлэн болсон байна. Ирэх 8 дугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ. За өнөөдрийн байдлаар манай дээр Дүүжин тээврийн ажил дээр суурийн ажил үргэлжилж байна төлөвлөлтийнхаа дагуу. За тэгээд суурийн ажил маань энэ 7 хоногор өрөмдлөгийн ажил бол 100% дуусж байгаа. Тэгээд өрөмдлөгийн ажлын дээр бид нар холбогч тавцсан буюу баган суурийн ажил хийгдэж байна. Энэ онд 12 сард дуусгахад бид нар бүх угсралтын ажлыг гүйцэтгэж дууссан байна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Эх оны 1-р улиралд бид нар улсын комист өгнө. Тэгээд мэдээж энэ маань Монголд анх удаа хэрэгжиж байгаа төсөл болохоор туршилт тохируулгын ажил бол мэдээж хийгдэнэ. Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын зардлын 70%-ийг Франц улсаас үлдсэн 30%-ийг нийслэлээс гаргаж байгаамаа. 30% ажилбар дотор одоо юу байгаа вэ гэхээр гадна шугамшилжээ татах, тааралж байгаа объектуудыг нүүлгэн шилжүүлэх тийм ерөнхийдөө ажлууд орсон. Энэ ажил дээр одоо нийслэлээс тендер зарлаа цагаан уур эзгэдэг компани шалгараа ажиллаж байгаа. Нийслэлээс болохоор ерөнхийдөө бас захиалагчийн ажлыг нэгдсэн төслийн удирдлагын газрын Дүүжин тээвэр төслийн нэгжгээд 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Дүүжин тээвэр нь оргил ачааллын үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10 хүний багтаамжтай 98 кабинетаас бүрдэнэ. Яармгийн арцтаас өндөр хороол буюу хар хорин захын чиглэлд зорчигчдыг 11 минутанд хүргэх юм а. Мөн дараагийн чиглэлийг үндэсний цэцэрлэг түрээлэнгээс үндэсний соёл амралтын хүрээлэнгийн чиглэл байгуулахаар судалгааны ажлыг эхлүүлсэн байна.